Одондөр суух тавтай морил би бодлогч инх бат. Онцлог сэдвийн нэвтрүүлэг маань хөлбөмбөгийн дэлхийн аваргын сонирхолтой түүхүүдээр иргэн ирж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одондөр суугаар болон НТV телевизээр замун 83.3 107 хостолгооны Одондөр хажуугаар хүрч байгаа. Дугаарыг айл өрх бүрт дэлхийн шилдэг контентийг гэрлийн хурдаар хүргэн дураатай Univision болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдрийн заяа. За өдрийн нэг хүргэе. За 1998 он Монгол улс даяар Цэндийн Зидан гэдэг хүнийг таньдаг болсон энэ жил байна. Тэгэлгүй яг хөө Монгол улсад яг хөл бөмбөгийн дэлхийн аваргыг хамгийн олноороо үзсэн дэлхийн аварга гэх юм уу да тий. Тэгтээ яг шууд үзээгүй дандаа өглөө одод эцдүүд үндэсний телевизээр аяг уртгсан тайм гардаг 40-50 минут нэг тоглолтын дээр бараг л бүтэн тоглолтох байд тий. Тэгээ гардаг гэсэн. Тэгэд Оросын суугуудаар эртээр орт орол бүтэн тоглолтод гардаг байсан. Тэрийг бол ингээ шүн орт өдр чаачдаг байсан шүү дээ. Тэгвэл өдөр ингээ давтан гол бүтэн тоглолтод ахиж үздэг. Тийм. Тийм учраас 98 оны дэлхийн аварга нийтээр айгүй үзсэн дэлхийн аварга байдаг. Дараа нь 2002 онд бол бүр бүүн болж байгаа шүү дээ. Тийм. 2002 чинь Аз твд анхудаа зохиогдож байгаа. Цаг нь гоё байдаг. Тэгээд манайх ч нэг Орос CCTV таамагаа тэдтийн сууг Оросын суугуудыг логог нь дарангуудаа шууд ингээ телевизээр өгчдөг те. Цаана Орос тайлбар яваал, хэд тайлбар яваал, наа монголоор тайлбарлал тэгэл явж ирсэн л та. Зөв. Харин яг Зиданыг бол яг Монголд яриа таньдаг болсон. Яг тэр Монгол гаралтай гэл бөө юм болсон шүү дээ Зидан ч те. Тийм. Монгол нэртэй хүмүүс сонсогдоод байна уу гэж. Анх удаага л ийм нэр сонсч үзэж байгаа шүү дээ баг те. Тэгээ улсад орон даяараа. За 98 онд юу болов? За 98 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаага FIFA-гаас 32 багтай болохоор зохион байгуулсан. Ингэснээр 24 багтай эсгээс 3 баг гардаг гэдэг ойлголт байхгүй болоод итгэжтгсэн. 32-оос тал нь гараад 16-аас цаашаа ингэж үргэлжлэн явнаа гэдэг. За тэгээ тэвүүдийн эрхүүд нэмэгдсэн их гоё болсон. Жишээлбэл манай Азтэй бол 4.5 эрхтэй гэж байгаа. Шууд 4 баг нь цаашаа орно. 0.5 буюу тэр баг нь өөр твийн багтаа тоглоод эрхээ авна гэдэг. Ийм шат дамжлагаар явж байгаа. Ийм дэлхийн аварга болсон. За тэгээ 98 оны дэлхийн аваргын зохион байгуулалт болон 2010 оны дэлхийн аваргачлал тэмцээн дээр дараа нь FBI гэдэг тий. FBI ингээд мөрдөөд авилгалаар авсан байна гэдэг бас юу гарсан байдаг. Бүр баталгаажсан байдаг. Энэ 2015 онд жишээлбэл. Холбооны мөрдөх товчоо шалгалт явуулсан. Одоо Оросд болж байгаа, Катард болж байгаа ч юм бас шалгаж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрнтэй адилхан 98 болон 2010 оны өмдөөрт болж байгаа дэлхийн аварга дээр энэ бол авилгал авсан байна гэдэг нь бол ерөөдөө баталгаажсан. 98 оны дэлхийн аварга бол бүр дараа нь л та дэлхийн аваргын дараа. Гэхдээ хамгийн гоё дэлхийн аваргууд энийг бол энэ 98 онд болсон байдаг тий. Энэ Sepp Blatter байсан уу 98 онд? Sepp Blatter байсан. Тийм Sepp Blatter ч гол бодлоо хийсэн шүү дээ тий. За тэгээд нэг иймэрхүү юм бол ямарчсан болсон байдаг. За тэгээд 32 баг ямарчсан анх удаага орж байгаа. За манай Монгол улс бол энэ дэлхийн аваргын яг ингээд үеэр FIFA-гийн конгрессор олон улсын хөлбөмбөгийн холбоо яг энэс өмнө бол Азийн хөлбөмбөгийн холбооны инхүү гишүүн болж байгаа. Гэхдээ тэмцээнд орохгүйгээр гишүүн болж орж байгаа юм. Тийм үү? Ийм сүлт юм уу? Ийм сүлт манайх бол ингэж орж байгаа маа. За тэг ингэж орсон байдаг. За тэг энэ 98 оны дэлхийн аварга болохоос өмнө хэд хэдэн бас том өөрчлөлт орсон байдаг. Энэ юу гэхээр дөрөв дахь шүүгч буюу дөрөв дахь шүүгч нь ингээд урд нь картонын цаас барьдаг гэсэн юм байна л да. Солилцоо юу нэмэлт цаг маг дээрээ те. Энэ дээр электрон самбар анх удаага ашиглаж гисэн байдаг. Тийм үү. Электрон самбар ашиглаад 3 номерыг 15-аар солих гэж байна гэдэг ч юм уу те. Нэмэлтээр 4 минут сунгаж байна гэдэг электрон самбарт анх удаага болж байгаа. Сонирм богоц те. Тийм байна. Яманд. Тий. За тэгээд энэ дэлхийн аварга дээр анх удаага нь алтан гол гэдэг дүрэн байгаа шүү те. Тэрийг хэрэгжүүлсэн. Нэмэлт цаг дээр 2 баг асгах шатны хоорондоо дарах юм бол дараагийн 30 минутанд алтан гол буюу голден бол гэдэг дөрмөр шидэгдэн. Гол оруулах юм бол тэр баг нь шууд хожино гэдэг. Ингэж авсан байгаа. Энэ бол 98 оны дэлхийн аварга, 2000 оны Европ аварга, 2002 оны дэлхийн аварга гэсэн 3 том тэмцээнээр 3 томд яваад 94 онд 2004 онд мөнгөн гол гэдэг дүрм гарч ирсэн. Тэр нь болохоор яадаг дүрм бэ гэхээр дахиад тайлбарлал. Тэгт Европ аварга юм чинь тайлбарлахгүй шүү дээ. Эхний 15 минутанд гол очих юм бол эхний 15 минутыг дуустал явуулна л болоо. Мөнгөн гол нь тий. Тэгээ яг энэ тохиолдол Грек чехийн тоглолтноор 2004 онд болж ирсэн. Яг 105 дахь минутанд дээр Дэллас ч мөргөж игээд Грекээс тэгээ цаг дуусаад эхний хагас нь дуусж байгаа шүү дээ. Нэмэлт цагийн. Тэгвэл хоёр дахь нь явуулахгүйгээр шууд чекийг мултлаад Грек цаашаа ингээд финал руу шүүгэн төрлөө гарч иж байгаа. Зөв. Грект бол бас дөрмийн даваа талаар ашиглагдсан тий. Тийм байна. Тэгээ 2006 оны дэлхийн аваргаас хойш ингээд 30 минутын чинь дуустал явуулдаг болсон. Тэгжиж илүү сонирхолтой болж эхэлж байгаа. Тэр нь шударгалтай байна. Тэр нь шударгалтай. Тэгэхгүй бол энэ чинь нэг алтан голоор хөлөр гол товтлогоо олчих жоохоо гайгаад. Тийм шүү дээ. Энд ч товтлогоо олцсон тий. За тэгээд юу болсон байгаа бас нэг дөрмийн өөрчлөлт орсон.
тухайн тоглогч бөмбөг дуугаа явж байгаад араас нь такл хийж болохгүй гэж байгаа. Одоо араас нь ингэж дэгдэж унахж болохгүй. Энэ бол маш аюултай гэдгийг бол энийг бол одоо тодорхойлсон байдаг. Тэгээд араас нь одоо зүгээр ингээд шууд ингээд хамаагүй хамаална шүү дээ. Тэрийг бол ерөөдөө одоо дөрмийн бус одоо нэлээд хүнд торгуулах хороос энэ дэр бол. Нөхцөл байдлаас шалтгаалаад улаан уц. Тий, улаан уц гэж болно тэ араас нь. За дээрэс нь анх удаага 3 солилцоог оруулж эхэлдэг болсон энэ дэр бол. 3 солилцоо 98 оноос орж иж шүү дээ. Бүр сүулт юм биш. Бүр сүулт шүү дээ. 70 оноос л ихний солилцоо орж иж байгаа шүү дээ. Тийм байна. Би ч одоо бүр хизээнээс юм болсон бол гэж бод. Дээр үеэс л болов гэж бод. Одоо ингэж чи бодлоо. Нилээн жоохон явцсан дараа 3 солилцоо тийм баг байсан юм уу хүмүүсээр шүү дээ. Одоо нөө 5 орж байгаа шүү дээ, тий. Тэгвэл 3 солилцоо ордог гэсэн юм уу хүмүүсээр байхгүй тий. Тийм байна. Одоо бол бид нар 5 гэхээр арай их санагдаад байгаа шүү дээ. Тий. Тэгвэл одоо яг үзэж байгаа хүмүүст бол тэр чи яг гоё яваад байгаа байхгүй тий. 5 солилцоо ч болж байна гэдэг. Дасаж эхэлж байна тий. Тэнгүүдээ нэмэлт цаг дахиад нэг солилцоо болцоогоод байгаа шүү дээ чинь тий. Яг нөө тоглолттой хамгаалах. Илүү сонирхолтой гоё тоглолт болох гээд ингэж байгаа. За тэгээд энэ дэлхийн аварга шалралт тэмцээний нийт 32 багийн орсон дундаж нас нь 27.8 сар байсан. За тэмцээнд орж байгаа хамгийн залуу тоглогч нь Камеруны Самуэль Ито. Тийм. 17 нас 3 сартай байсан. Жоох хүүхэд байсан. Самуэль Ито. За хамгийн өгш нь Шотландын Jim Leighton 39 нас 11 сартай байжээ. За тэгээд иймэрхүү юмнууд бол болсон ба. За ингээ 32 баг орно гэдэг ч юм бол айгүй том давуу талыг бол үүсгэж байгаа юм тий. Тэгээд одоо ингээ төвүүдийн хувьд оролцож байгаа багуудын хувьд айгүй олон давуу талууд гарсан. За дээрэс нь нийт 6 удаа дэлхийн аварга багууд байсан. Уругвай, Итали, Англи, Баруун Герман буюу Герман, Аргентин, Бразил байсан бол 7 дахь шинэ аварга төрсөн Францын одоо шигшээ байсан тий. 7 дахь шинэ аваргыг бол энэ дэлхийн аваргын хүү төрүүлж өгсөн байдаг. Франц улс 38 оноос хойш анх удаага ахаад дэлхийн аварга шалралт тэмцээнийг авч байгаа. Энэ Европт болж байгаа 9 дахь дэлхийн аварга шалралт тэмцээн болж байгаа. За тэгээд 4 шинэ улс бол орж ирж байгаа. Энэ Хорват орж ирж байгаа. Хорват бол 96 оны Европын аваргад орсон байсан баг. Хорват орж ирж байгаа. Ямайк орж ирж байгаа анх удаага. Ямайк одоо энэс хойш ахиж ч ороогүй тий. За Япон орж ирж байгаа анх удаага. Урдсан шатны тоглолтноор байнга фейлддэг Япон орж ирж байгаа тий. За тэгээд Өмнөд Африкийн бүгд баримт улс. Өмнөд Африкийн бүгд баримт улс 94 оны дэлхийн аваргаас хойш орж ирж байгаа. Өмнө нь апартейд тэглэмээс болоод бандуулсан байсан. За ийм төвхтэй байна. За Чилийн шгшөө нөө 82 оны бан байгаа шүү дээ. Хаалгач нэг өөр мөрөө үзүсдэг тий. Тэрнээс хойш ингээд өмнөд дэлхийн аваргуудаас эрхээ авч чадахгүй бас бандуулсан байсан. Одоо анх удаага ингээд 98 онд орж ирж байгаа. За нэг иймэрхүү зүйлүүд бол гоё баг шинээр орж ирлээ. Гоё багууд те 32 болохоор бүр гоё болчихж байгаа байхгүй юм тий. За тэгээд Бразилийн дасгалжуулагч Марио Загало 28 жил 21 өдөр шгшөө гээд дасгалж болсон. 1970 оноос хойш 98 оны хүртэл дасгалж болсон. Рекорд. Яг хөө энэ нь болохоор 70 он дасгалжуулсан бас 98 он дасгалжуулсан гэж байгаа шүү тий. Зай бас байгаад байгаа юм тий. За иймэрхүү юмнууд бол байна. За тэгээ хуурамч тасалбарын асуудлууд гарч ирсэн байдаг. Энэ яг л захиалсан тасалбар нь алга болсон гэдэг төвчөнд нэмчд олон улсын хөлбөмбөг холбоонд гомдол гаргасан. За энэ олон улсын хөлбөмбөгийн холбоо мөрдлөгийн усны үр дүнд Камеруны хөлбөмбөгийн холбоо тасалбарын 8 хэснийг тогтоосон. За ингээд шгшээ баг нь тодорхой хугацаанд оролцох эрхээ асуулж холбооны ерөнхийлөгч нь 5 жилийн ял сонссон байдаг. Хорчж байгаа юм. Одоо тэгэл одоо хорих гэсэл бандчиж जैन л гэсэн үг байхгүй юм бол тий. Бандчиж जैन л гэсэн үг. За ийм орч. Тэгээ Франц бол 1994 оны дэлхийн аварга шалралт тэмцээнд орж чадаагүй шүү дээ. За Европын аварга шалралт тэмцээнд ч гэсэн олигтой тоглоогоо Францын шок. За тэгээд энэ удаа Францын одоо алтан үеийн гарч иж байгаа. Одоо Зидан, Анри, Трезеге, Жоркаев, Тюран, Бартес гэлтэй Дишам. Энэ үе одоо ингээ Францыг ингээд нөлөөмгийг бол шал өөр төвшөнд бас дараагийн шат төвшөнд гаргасан. Урд нь Франц 84 оны Европын аварга авсан. Тэгээд тэрнээс хойш өргөдөж байгаа унтсан байсан. Францын дараагийн бүр цоошин юм гарч иж байгаамаа. Хитгэн нэр дуртагталстай амар нэрлэл байгаа хэвчээ тий. За тэгээд энэ Франц Өмнөд Африкийн тоглолтын дээр Пьер Исса гэдэг хамгаалагч өөр хаалганд автогол оруулсан байдаг. Тэгсэн чинь дараа нь ахаад Анригийн бөмбөг ингээ орж явахад араас нь таслах гэж явж байгаад ахаад өөр хаалганд хийцэн нөхөр нийт тоглолтын дээр. Тэгээд яг хөө тэр голыг орж исэн бөмбөгийг гэдэг утгаараа Пьер Исса дээр бичээгүү юу асан байдаг. Анригийн нэр дээр бичсэн байдаг. Тэгээгүйс бол одоо дэлхийн аваргын нийт тоглолтод 2 гол өөр хаалганд хийсэн гэдэг. Одоо маш муу нэртэй болох нь ш. Тэгээд тэрийг яаж яасан л та үзчихсэн л та. Тэгээд одоо ч гэсэн нэг харахаар амар инээдтэй бөмбөгийг ингээд орж байгаа шүү дээ. Таслах гад нэг хөлөөрөө цогсон чинь нөгөө бөмбөг нь өвдгөнд нөгөө талынхаа өвдгөнд нэгээд орчдөг байхгүй. Амар аацх бүтлгүүч юм уу те. Тэр чинь тэгээд маш хурдан хугацаанд болж байгаа хүн хөл алдан сэтгэл зүйд хэцүү гэл айгүй олон юм тагсаж байгаа. Бид нар гаднаас нарахад их амархан байдаг ч юм уу те. Тэр бол бэлтгэл дээр хизээч алдахгүй юм байна. Алдахгүй юм байгаа шүү дээ тэр бол чинь те. За Камеруны хамгаалагч Ригобер Сонг гэж үдэж нэг гоё буурал өсмөстэй нөхөр өгдөг гэсэн шүү дээ.
Тий. Тий. Тэр 94 онд Барселонад тоглолтод талбайгаас өгдөжсэн. 98 он Чилтэд тоглохдоо мөн л улаан хуцаар шагнал талбайгаас өгдөж. Яагаар ч. За тэгээд Дани Шогийн довтлож Эббе Санд солилцоогоор орж ирээд хамгийн хурдан голыг Нигери ялганд оруулсан байдаг. 16 секундэд гол оруулсан байдаг. За нэг иймэрхүү гой мэдээлүүд байна. Болсон байдаг. За тэгээд эн чинь урдсан шатны тоглолтууд зөндөө юм болж байгаа. За урдсан шатны тоглолтууд руу орё тий. За Европын бүс урдсан шатны тоглолтууд ингэ болсон баг. За Европын бүсээс мултарсан хамгийн харамсалтай баг бол дэлхийн чемпионны 3-т байсан 1996 оны буюу ердөө 2 жилийн Европын аваргын мөнгөн медалийг авсан Чехийн шог хэсэгтээ Испани Югославын шогийг яд чаддгүй мултарсан байдаг бүр. Нөгөө үед тасархаа гарч ирсэн. Испани Югослав хоёрыг тий. За нөгөө нэг мултарсан баг нь Португалийн шог. Ороогүй юм тий. Португал ороогүй. Португал одоо яг нөө шинэ үеийн дөнгөж гарч ижсэн Луш Фигу, Руй Кошта тэргүүтээ Португалийн шог Украиныг урдаалтцсан. Германигээр гараад Украин хоёроор Португал ердөө Украинаас ганцхан онооны ард гээд дэлхийн аваргын эрхийн гадна үлдсэн байдаг. За 94 оны дэлхийн аваргын сүүлийн дөрөвд үлдсэн Швед хөрөл медаль авсан баг. Австри, Шотланд гэсэн ер нь сулхын хэсэгт 3-д орцсон. Австри нэгээр гараад Шотланд 2-оор гараад ингээд алдсан байдаг. За Англи, Итали нэг хэсэгт ороод Итали нэмэлт тоглолт хийсэн. Болгар Орос хоёр нэг хэсэгт ороод Орос нэмэлт тоглолт хийсэн байдаг. За тэгээ нэмэлт тоглолтын дээр Хорват Украиныг мултлаад Итали Оросыг мултлаад Орос ингээ мултарч байгаа. Дэлхийн аваргад орохгүй. Бельги Ирландыг хожоод Югослав Унгарыг хожоод ингээ гарч байгаа. За Югославын шигшээ бол энэ Европын аваргын урдсан шатны тоглолтонд үнэндээ супер байсан. Яг гэх юм бол Югославчууд энэ Европын аваргын урдсан шатны тоглолтын дээр хамгийн олон гол оруулсан хоёр баг нэг бас. За нэг нь бол одоо Румыни шог байгаа тийм. Румын урдсан шатны тоглолтын дээр 37 голыг оруулж 4 голыг халганд алдсан. Румыни шог. Амар байсан. Одоо Георги Хажи тэргүүт те. За нөгөө талд болохоор Югославын шог. Югослав Испанта нэг хэсэгт орсон 29 голыг оруулж 7 гол алдсан. Тэгээд 2-оор гарсан. 2-оор гарангуудаа хамгийн амар нь гарч ирэнгүүтээ нэмэлт тоглолтын дээр Унгарыг 12-1-ээр өтсөн. Хоёр тоглолтын хэлбэрээр. 7-1 5-0. Унгар Югослав амар байсан байгаа. Тийм. За тэгээд Европын бүсийн урдсан шатны мэрэгэн бучаар нэгт Югославын довтлогч Предраг Мятович тухайд Реал Мадрид байсан. Мятович. Хоёрт 9 голтой дахиад Югославын нөгөө довтлогч Сава Милошевич. Тийм үү. Тий. Энэ хоёр 14 болон 9 голтойгоор мэрэгэн буч болсон. За дараа нь 3-т бол 8 голтой Георги Попеску. За Хакан Шүкүр нар Турк болон Румыни тоглолчор ингээд орж ирсэн байдаг. За тэгээд Румыни шогт бол Верол Молдован гэж бас супер довтлогч гарч ирсэн. Энэ дэлхийн аваргаас урдсан шатнд 6 гол оруулсан. За Европын бүс бол иймэрхүү байдалтай явсан байна. За манай Азийн бүс. За Азийн бүс ч юм бол одоо ингээд яг гоё шин багууд ингээд гарч ирж байгаа шүү дээ. Япон, Узбекистан гэдэг ч юм уу те. Кувейт, Казахстан, Катар гэдэг. За тэгээд Сауди Араб, Өмнөд Солонгос хоёр шууд ирэх аваад дээрэс нь энэ дээр юу байсан бага? Иран, Япон хоёр бас хоорондоо нэмэлт тоглолт хийгээд Япон Ираныг хожоод тэгээ Иран дахиад нэмэлт тоглолтоор Австралиг хожиж гарч ирсэн байдаг. Амар гарч ирж байна. Амар гарч ирж байна. Юу гэсэн үг. Тий, Австралиг хожиж, Австралийн хүмүүстэй тоглож ингэж бол Азийн хүмүүсээс бол инхүү орж ирсэн байдаг. Би ч одоо юу яадаг? Монголын шигшээгээ мэдээж дэмжинэ. За Англиг харж байгаа. Тэг би Японд нэлээд дуртай. Гоёч тоглолдог, ёс зүйтэй. Тэгээд арга барилч гоё. Ямар ч багтаа зүгээр л давтлал адилхан л давтлал үзээд идэг шүү дээ. Тийм болохоор Японы шигшээ жоон дуртай. Японы шог тэгээд энэ дэлхийн аваргын сүүлийн 2 байнд орсон баг энийг болсон шүү дээ. Маш муу оролцсон тий. За тэгээд Азийн бүсийн мэрэгэн мөчөр Карим Багари гэж Ираны шогийн супер төвийн хас хамгаалагч. Мэрэгэн мөч бас 19 голт амар байсан багс төвийн хас. 19. Тий. Тэгээд Карим Багари нэг давтал нь айгу том битээ 16-ын гадаас айгу сан цогтөг. Ийм тоглож байсан. За хоёрт бол одоо бидний одоо олтол тоглож байгаа юм чинь Казу Миора. Тийм. 14 голтой. Тэгсэн мөртлөө Казу Миораг 98 оны дэлхийн аваргын яг шигшээ багтаал авч яваг байдаг. Энэ хүн ер нь дэлхийн аваргад орсон уу? Ороог. Одоо эн чинь ганц боломжтой нэг байгаа шүү дээ. Ямар харамсалтай. Казу Миора ингээ ороог. Энэ юуны 14 голтой мэрэгэн бош болсон байгаа тийм. За нэг Азийн бүс нэг иймэрхүү байдалтай ямар ч зөөрнсөө. За юу байсан? Хойд Америкийн бүс бол ингээд айгүй жижигхэн усуудыг хөтөж арлын усууд те. Тэр арлын усууд нь эхлээд хоорондоо тоглоод тэгээ гарч ирснүүд нь Америк, Мексик гэдэртэйгээ тоглолт тийм шид дараалал явсан байна. Гайти, Суринам, Ямайк, Мамайк, одоо Тринидад, Тобаго, Винсент, Гренадас гэх сүүлдээ бүр Гватемала тэр бүгд хоорондоо тоглож байгаа. За ингэж явсараагаад сүүлийн бүсийн тоглолтын дээр нийт 6 том баг нөлдөөд Мексик нэгээр, Америк 2-оор, Ямайк 3-аар гарч ирээд дэлхийн аваргын эрхийг авч байгаа юм.
За угаасаа Хойд Америкийн бүсээс хамгийн олон оролцсон баг нь Мексикийн баг шүү дээ, тэ. Ямайкийн хүү анх удаага эрхээ авч ирэх хүү орж ирж байгаа. За Өмнөд Америкийн бүсээс Аргентин 1-ээр, Парагвай 2-оор, Колумб 3-аар, Чили 4-оор орж байгаа. Бразил өмнөх юу дэлхийн аварга гэдэг утгаараа шууд эрхээ авсан. Шууд эрхээ авсан байдаг Бразилчууд бол. За ингээд Бразил энэ 5 баг орж байна. За Хойд Америк, за Австрал болон 70 орноос бол хийсэн те. Австрал Шинэ Зеландыг хожиж гарч ирээд тэгээд юу орсон байдаг. Азийн бүстэй тоглоод Иранд очигдсан байдаг. За дэлхийн аваргын за ингээд 32 баг үрцэн. За суглаа болсон хамгийн сүүлийн эрхийг бол мэдээж Иран авсан байдаг Австралиг очоод. За тэгээд суглаа 1997 онд болоод 32 багийн хөө сугалж. За дэлхийн хамгийн өндөр чансаатай 7 баг. Тэгээд өмнөх дэлхийн аварга Бразил. За тэгээд залбаа эзэн баг Франц нэмэгдэж энэ хөдөлгөөний орчлол тэмцээний юу болж байгаа юм те. Хэсгийг тэргүүлж байгаа. Хэсгийг тэргүүлж байгаа. За ийм юу болж байгаа. Тэгээд зохион байгуулагч орноор Франц тодорхойлсон Марокко ахил дэвссэн тэ Марокко. Ингээд Францд бол ерөөдөө гол юм нэрж байгаа маа. За хоёул хамтран ажиллагчдад танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань үржигдэх сар хариултаа хадгалъя. Худалдаа хөгжлийн банкын мэдтгэж байгаа. Худалдаа хөгжлийн банкны энэ үйлчлэгнүүд надад маш их таалагдаад байгаа. Ерөөс залхуу хүндтэй санхүүгийн сахилах бат муутай над чиг хүмүүст бол маш хэрэгтэй юм үйлчлэг байгаа байхгүй. Ерөөс худалдаа авалт хийгээд карта зурулах болгонд л таны дансанд хадгаламжийн дансанд чинь мөнгө нэмэгдээд байгаа юм бэл. Гэтэ мэдээж тэр мөнгө нь миний мөнгнөөс данснаас л гарч байгаа л та. Бид нар жоохон бахта дэлгүүргүүгээл хариултыг аваад кармачдаг байсан шүү дээ. Тэр чинь бол айгуу том юм байсан шүү дээ бидний хувьд те. Одоо тэрийг тэр дансаргаа хийгээд байгаа юм бэл. Автоматар ороод байна гэсэн үг те. Автоматар ороод байна гэсэн үг. Тэгэхээр одоо бидний хүүхдүүд өөрхийн юм хариулт авч чадахгүй болчиход байна л та. Уг нь тэр мөнгө ч айгуу гоё амттай мөнгө байсан байхгүй. Гэхдээ одоо тэр амттай мөнгө маань бидний хадгаламж руу ороод ирээдүйд бидний хүүхдүүдийн сургалтын төлбөр ч юм уу, юу чинь хорим ч юм уу, байрантанд ч юм уу те. Тэгээд зарцуулагдах. Тэгээд дээрэс нь хүн нэмэгдээд яваад байгаа болохоор бас айгуу сэтгэл тийм гоё юм бэл. Тэгээд энэ үйлчлэгнүүдийн нээж орхиод тэгээд бүр мартчихмаар юм бэл. Тэгэд нэг мэдхэд л зөндөө мөнгөтэй болцсон байна шүү дээ. Чи одоо хажуудлын өрөө нэг хүн машин аваад унтсан байна. Тэгээд нэг хүн чинь бүр Америк явах зардлаа, Америк аялах зардлаа болцсон байсан гэж байгаа байхгүй. Нэгэд мартцсан. Тэгэл нэг мэдсэн чинь өө за Америк явъя. Ийм гоё үйлчлэг байгаа байхгүй юу? Супер шүү дээ. Тийм. Илтгэв одоо шинэ үйлдэл хийгээд авахгүй, орой болгон дансрууга мөнгө хийгээд авахгүй. Чи зүгээр л худалдаа авалт хийгээл дансрууч мөнгө орж гарах тэр болгонд ч л хадгаламж чинь нэмэгдээд байна гэсэн үг. Тэгэхээр худалдаа хөгжлийнхаа ийм гоё одоо үйлчлэгийг санал болгож санаачлсан би бүр баяр хүрмээр санагдаад байна. За энэ үйлчлэгнүүдээс хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээр 25 сая төгрөг хэрвээ цуглуулах юм бол тэр мөнгийг чинь 2 дахин үржүүлээд буюу 50 сая болгож таныг бас урамшуулах гэж байгаа юм байна. Чамайг санхүүгийн сахилга баттай байсны чинь төлөө худалдаа хөгжлийн банк чамайг урамшуулах гэж байгаа байхгүй. Тэр бид нарыг арай л эрхлүүлээд байгаа гэж би бодоод байгаа. За энэ үйлчлэгээ маань 25 оны 5 сарын 13 хүртэл одоо сунгагдаад хүмүүс үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг те хэрэглэгчдийн хүсэлтээр ингэж сунгасан байгаа юм байлээ. За бид хоёрын доор ингээд QR код гарч байгаа. Тэндээс одоо худалдаа хөгжлийн банкны хэрэглэгч биш за мөн хариулт хадгалын үйлчлэгийг ашигладаг хэрэглэгч гэдэг. Энэ хүмүүс маань яаж одоо энэ үйлчлэгэнд одоо нэгдэж орох вэ? Энэ үйлчлэгийг авах вэ гэдгийг бид хоёрын доор гарч байгаа QR кодоос уншуулад авчих боломжтой юм байлээ. Нэг юу гарч байгаа л та. Аппликейшн татчих авч байгаа. Тэгээд тэрнлөө нь ороод ер нь баг тодорхой байж байгаа. Ер нь бол худалдаа хөгжлөөр нэг орцсон дээр юм билээ. Танад гой үйлчлэгээ юу байна гэхээр хэлээд өгч чинь. Өө за амар юм байна те. За эсвэл утсаар нь залгаж болно 1800 1977 за мөн TDBCG мэн гэдэг вебсайт байгаа. Үгээр зочлоод бас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За баярлалаа. За баярлалаа. За үргэлжлэе. За тийм. За ингээд энэ дэлхийн аварга шалралт тэмцээн дээр одоо дэлхийн аваргад ороогүй хамгийн өндөр ранктай баг нь Чехийн шиг дэлхийд 3 тэмдэглэгдсэн баг дэлхийн аваргын эрхээ аваагүй бол дэлхийн аваргад орсон багуудаас хамгийн бага жансаатай Нигерийн шиг 74 байсан. Нигер ч одоо энээс хойш бол дэлхий байсан гэсэн үг шүү дээ. Айгүй амжилттай оролцож байгаа. Тэгээ 96-ны Атлант олимпиад аварга болсон. Яг энэ дэлхийн аварга. Окочо дээр ч байгаа ш одоо энэ дээр чинь тий. За тэгээд одоо Австри, Болгар, Норвег, Румын, Шотланд гэсэн улсууд энээс хойш дэлхийн аварчлаараа тэмцээнд 2022 хүртэл аль нь ч ороогүй. Тийм үү. Австри, Болгар, Норвег, Румын, Шотланд гэсэн улсууд бол. Австрийг гайхаад байгаа юм. Австри ч уг нь мундаг шүү дээ. Тий, одоо Австри сүүл рүү гал гайг болж байна. Дундуур нэг ганц хоёр Европын аварга орсон тий. За 2008 оны Европын аваргыг анх удаага бас зохион байгуулсан. Юу анх удаа орсон баг тэр баг шүү. Өөрсдөө зохион байгуулж Австрич. Австри нөгөөх нь Украин лөө. Швейцар. Юу Украин. 12 онд ч Украин болж байхгүй. Тийм Украин болж.
За иймэрхүү бас нэг юмнууд байна. 2022 хүртэл те. Тэрээс ороог ингээд дуудсан. За ингээд Азад тавьс 4 баг. Аз чинь юу шүү 3.5 юм шүү 4.5 гэлж шүүсэн. Африкаас 5, Хойд Америкаас 3, Өмнөд Америкаас 5, Европоос 15 болсон юм хүү. Орж байгаа 70 орнуудын удаа ороог байна. За тэгээд Францаас дэлхийн аварга зориулж 80,000 оны судалт Stade de France гэсэн цэнгэлт хүрээлэнг бол ерөөдөө барьсан байдаг. За тэгээд энэ цэнгэлт хүрээлэнд шигшээ тоглолт тий гол том тоглолтууд бол ерөөдөө болсон. За иймэрхүү юм болсон. За тэгээд анх удаага 10 хотод 10 цэнгэлт хүрээлэнд болж байгаа. Дэлхийн аварга ингээд айгуу том өргөжж байгаа гэсэн үг тийм. Нийт 14 хотыг бол гаргаж ирээд эндээсээ 10 хотыг ингээд шалгуураар тэнцүүлж гаргаж ирсэн байдаг. За технологийн шийдлүүдийг хилцэн дөрмийн одоо давуу талуудыг хилцэн тийм. За ингээд дэлхийн аварга шалгуураас инхүү дээрэс нь 32 өдөр болсон хамгийн урт дэлхийн аварга болж байгаа. Өмнөх дэлхийн аваргуудаас 32 багтаа болсон тийм. 32 өдөр өдөж амар урт болсон тийм сар гарan тийм ингээд болчихж байгаа. Гэхдээ ер нь бол нэг яг хүн төрөлхтний цэнгэл гэдэг шүү дээ. Тийм болохоор нэг сар гаруй үргэлжлээд урт байх тусмал гоё байгаа. За ингээд нийт 32 баг маань ямарсан хэсэгт ороод хэдүүлээ хэсгийн шатрууга ямарсан орё. За тамирчдын хувьд бол 98 дэлхийн аварганы 704 тамирч оролцож байгаа. Нэг баг бол 22 тамирчинтай. За энэ дэлхийн аваргын дараагаас бол нэг баг 23 тамирчинтай болсон. Яг бол дэлхийн аварга дээр зарим багууд 2 хаалгачтай ирсэн. Нөгөө нэг хаалгач нь гэмчээр нэг хаалгачтай нөгөөд нь ямар ч хэлэх байхгүй. Тэг гимтг ч юм уу улаан уцаа авах ч юм ямар. Тэгээд энэнийг бас одоо бодолж үзээд дараагийн дэлхийн аваргаас 23 тоглогчтой энэнийг 3 заавал хаалгач биш үү. Тэнгүүд за энийг бол 2010 онд бол өмнөс хойд солонгос бол зөрчсөн шүү дээ. 3 хаалгачтай ирсэн гэхдээ нэг нь тоглогч байсан. Хаалгач гэд мэдүүлсэн нөхдүүд. Оо тийм. Тэдний чинь баг нэг нь Монгол төр тоглосон шүү дээ. Тий. 2010 тий. 10-аас 11 оны Монголын дэдлэг дээр тий. За нэг иймэрхүү зүйлүүд болсон. За тэгээд ямар ч 22 тоглогчтой сүүлийн дэлхийн аварга болж байгаа. 22 тоглогчтой. Одоо л 26 болсон. Ямар ч өөх юм бэ гэж бид ярих хэмжээнд очсон байгаа байхгүй тий. Тийм бэ. Тийм. За тэгээд нэг 704 тамирчин байсан. Эндээс 447 тамирчин бол Европын клуб байсан. За 90 нь бол Азийн клуб байсан. 67 нь Өмнөд Америкаас, 61 нь Төв болон Хойд Америкаас, Африкийн 37 клубээс ямарсан. Тамирчин 37 тамирчин бол Африкийн клубээс ирсэн байна. За хамгийн олон тамирчин явуулсан бол Англи 75 тамирчин нийтлэл Английн клубүүд тоглож байсан байна тий. Английн шив арга тэр чигээрээ. Одоо Англи тоглодог бус улсын тамирчин ингээ тий. За тэгээд энэ болохоор Итали, Испани хоёроос бол 5-5-аар илүү байсан юм байна. За хамгийн олон тамирчин явуулсан нь болохоор Испани Барселона клубын 13 тамирчин бол энэ дэлхийн аваргад бол явуулж байжээ. Ирэх удаа тамирчин явуулсан байна тий. За иймэрхүү байдалтай. За ингээд хэсэг өмнөх дэлхийн аварга Бразилийн шок тэргүүлсэн. За тэгээд дараагийн дэлхийн аваргаас дэлхийн аваргалаад Францаас тэргүүлж байгаа шүү дээ. 2006 оноос бол зохион байгуулагч орон хэсэг тэргүүлдэг юм бас. Дөрвөлөө орж ирсэн байдаг. За ингээд хэсгийн тоглолт бол Бразил, Шотланд хоёр нээлтийн тоглолт гэж байгаа. Дэлхийн аварга ингээд нээлтийн тоглолт хийгээд за Бразилийн шок бол мундаг бүрэлдэхүүнтэй байсан. Роналдо, Ривалдо, Дунга тий Сезар Сампайо гэл Роберто Карлос Кафу гэл үнэхээр мундаг бүрэлдэхүүнд орсон. Бразил нээлтийн тоглож байгаа таар байсан. Шотландын шот Шотланд бол амар хамгаалсан. Тэгээ 2-1 харьцаад орсон. Сезар Сампайо гол хийгээд Коллинс торгуулийн цогцолт хийгээд 74 дэх минутанд Бойд гээд Шотландын хамгаалж өөрийн хаалганд гол цээжэр хийжтэй. Хаалгач руу өгж байгаа юм уу? Өгж байгаа нь шиг ингээл ер нь ингээл хаалганы урд бужинаа болж байгаа л давкал ороод ирсэн чэйжэнд нэг гол авчдаг байхгүй. Харамсалтай. Тэгээд Бразил Шотландыг нээлтийн тоглолтын дээр Stade de France цэнгэлт 80,000 оны үзэгчийн судалтай цэнгэлт. Тэгэхэд бол 2-1 харьцаад Шотландыг болгож авч нээлтийн тоглолт бол иймэрхүү байдалтай болсон байна. За хэсэгт бол Норвег, Марокко нөгөө талд нь осорсон байдаг. За дараагийн тоглолтын дээр Марокко, Норвег хоёр тоглолт 2-2-оор тэнцсэн. Амар тоглолт болсон байдаг. Одоо Марокко энэ бол айгүй хүчтэй бүрэлдэхүүнтэй. Георги Хажигаас өөр нэг хажи байдаг те. Мустафа Хажи гэдэг. За тэгээд Мустафа Хажи хаатаа гэдэг Мароккоос айгүй мундаг бүрэлдэхүүнтэй орсон. Энэ баг Норвегтой 2-2-оор тэнцсэн. За Шотланд Норвег 1-1-ээр тэнцээд Бразил Марокко 3-0-оор хожиж Роналдо анхны гол оруулж байгаа. За 9 минутанд. Рональдо чинь жилийн өмнө баллондор авсан байгаа бол өнгөрчин шүү дээ, тэ. За тэгээд Ривалдо Бибетэг. За ингээд хэсгийн хоёр тоглолтын дараа Бразил хэсгээс нэгээр харах юм бүр тодорхой болсон. Ганцаараа хоёр өтсөн нөгөөд нь нэгэн ч хожил аваагүй. Тэгээд сүүлийн тоглолтын дээр Бразил Норвегтэй тоглоо 2-1-ээр хожигдож байгаа. Марокко Шотландыг 3-0-оор хоцсон ч гэсэн Бразил Норвегт хожигдоод тэгээд Мароккогийн шог мултарч байгаа. Мароккочд энд Бразилчуудад амар гомдд юм бэл. Тэгин штэ. Тий. Та нар дэлхийн аварга болж байгаа чинь үндсэн бүрэлдэхүүн дээр гой тоглооч. Тий. Яг тэнгууд нөгөө талаас Бразилийг нэг уучлах хэрэгтэй зүйл нь Бразил
Нэгэн тисгээс нэгээр гарсан. Заавал тэнд хамаг хүчээ дайчлал, хууц муу, заваал те гимтж бэрчих гэдэг тоглоод шаардлага байхгүйсэн. Гэхдээ хамгийн гол нь энэ тоглолтын дээр 78 төгнүүд нь бебет байж байгаа байхгүй. Тэнгүүл дараа 83 89 дээр нориог хийгээд тэгээд очиж байгаа. Барзилыг өсвөлд нүдтийн нориог. Тэгээд торгуулийн цогцолд аваад ректал торгуулийн цогцолд оруулаад Норвег Бразилийг очоод 2-2 гарч байгаа Бразил нэгээр. За хэсэг нэг иймэрхүү. За Б хэсэг дээр болохоор Итали, Чили, Австри, Камерун гэсэн магууд орсон. За Итали бол одоо Роберто Божи, Кристиано Вери гэж одоо хоёр үнэндээ супер товтлогчтой ирсэн. Тэгээ Кристиано Вери бол энэ дэлхийн аваар 5 гол оруулж мөнгө шагналд орсон товтлогчтой. Эхний тоглолт нь Чилтэй халаан болсон. Чилд Марсело Салас, Иван Заморано гэдэг хоёр супер товтлогчтой. Хоёулаа Европт тоглодог. Иван Заморано ч Интер Миланд байсан шүү дээ. Тийм. Тэгээ Интер Миландс нь Роналдо ирж байгаа шүү дээ Бразилийн. Роналдо ирэхэд нөхрийн 9 дугаарыг болоогаад аваад өгсөн. Роналдод ч ихлэ даравтаа тоглоод 9 дугаар байхгүй. Тэгээ нөхөр болохоор 18 дугаар авч яасан гэж дунд нэмэг тэмдэг тавьсан. 1-8 байх. Тий. Тэгээ 9 гэдэг дугаартай ингээд. Тэгээ Иван Заморано, Марсело Салас гэж хоёр супер дуудаж Италийн шоог эсрэг айгуун сан тоглож 2-2 харьцаатгаар тэнцэж. Бүр 84 төгнүүдэнд Итали Роберто Бажо торгуулийн цогцолтоор гол оруулж Итали тэнцэж байгаа. За Камерун Австри 2-1-ээр тэнцсэн. За Камерун Австрийн тоглолт бол одоо миний мэдэх хамгийн өдөртөө тоглолтууд энийг болсон байдаг. За тэгээд Австрал эрдээ нэмэх 1-ээр тооны харьцааг тэнцүүлсэн байдаг. За Камерун бол алзгуу да. Ито өдөр чи орж иж байгаа шин дээр тий. За ингээд Чили Австри 1-1-ээр тэнцээд Австри ахаад эрдээ нэмэх нь 2 дээр ахаад тэнцүүлж байгаа. Хоёр тоглолт дараалаад эрдээ нэмэх нэг эрдээ нэмэх нь 2 дээр 2 гол оруулж байгаа. За Итали Камеруны 3 тэгээ хожоод сүүлийн тоглолтын дээр Итали Австрийг 2-1-ээр хоцсон. Тэгэхэд Австри ахаад эрдээ нэмэх нь 2 минутанд гол оруулсан. Үндсэн цагт нэг ч гол оруулаа Австри. 3 тоглолтод нь эрдээ нэмэх нэг эрдээ нэмэх нь 2 дээр л 3 гол оруулсан байдаг. Тэгээ 2 тэнцэж нэг очиж тэнцэнээс мултарч байгаа. Ер нь жоохон хөгшин баг байсан. Тэгэхээр сүултээ ойлгох тийм үү? Сүултээ тэгэл ямарсан гол оруулсан байдаг. За Чили Камерун 2 хоорондоо тэнцээ. Тэгээ Чили Италиг дагаад 3 тэнцээд хэсгээс 2-2 гарч байгаа. 3 тэнцэж. Бас хавар шүү дээ. Тэгээ хавард Итали 1-ээр гарч байгаа тийм. За Б хэсэг нэг иймэрхүү болж байгаа. За С хэсэгт болохоор Франц, Дани, Өмнөд Африк, Сауди Араб дөрөв нэг хэсэгт орсон. За тэгээд ерөөдөө Сауди Араб, Өмнөд Африк жоохон таарав байсан. За Франц бол одоо амар байсан. Бүрэлдэхүүн бол үнэндээ лаг бүрэлдэхүүн. Одоо тэгэл Анрига гарах уу, Трезигийг гарах уу, нөгөө төгшин товчтой гарах уу те. Хөгшин гэж нөгөөд нийт үйдээ байгаа байхгүй. Дюгаре, Гиварш, Карембе хэнийг гарах уу. Тэнгүүтээ эдгэр чинь Франц чинь Эрик Кантанаг супер товтлогч авах хэрэгцсэн. Кантана ч байгаа юу? Байгаа. 30 таад зодог тайлдаг тий. Тий, гэхдээ Кантано чинь жид үе дээр явж байгаа шүү дээ. Энэ дасгалжуулагч аваагүй гэдэг. Тэгээ Жакшар ёо Эме Жакад аваагүй тий. Тэгээд энэ мундаг бүрэлдэхүүнтэй ирж байгаа шүү дээ. Андре Дэрээс өөр чинь жоохон тий. Амар байж. Амар байсан. Кантанаг авахгүй нэгт. Кантанаг аваагүй бүрэлдэхүүн юу асуудал гарна гэдэг. За тэгээ Франц Өмнөд Африкийг 3-0-цсон, Дани Сауди Арабыг 1-0-тай тэгсэн. Дараа нь Өмнөд Африк Данитай тэнцээд Франц Сауди Арабыг 4-0-цсон. Ерөөдөө Франц эхний 2 тоглолтын дээр л 7 гол оруулсан. Та бараг бүгдийн Анри л 2 тоглолтод нь хоёуланд гол 3 гол оруулж байгаа. Трезеге тэр гол оруулж байгаа. Та Франц сүүлийн тоглолтын дээр Даниг 2-1-ээр өч нэгээр гараад Өмнөд Африк Сауди Араб хоёроос алаан болсон байдаг. 3 пенальт гол орсон 4 голынхаа. Энэ өрж яахад энэ сүүлийн тоглолт аль аль нисгээс гарч гал аль үзэж байгаа шүү дээ. Ойролцоо уучраад харцсан. Тэгэд эрдээр нэмэх нь 3 дээр Өмнөд Африкийн Шон Барт торгуулийн цогцолтоор гол оруулж 2-2-оор тэнцүү. Сауди Арабын 2 гол хоёулаа торгуулийн цогцолтоор. Сами Аль Жабер оруулсан, дараа нь Аль Тунян оруулсан байдаг. Сами Аль Жаберийн цогцолтын дараа нь 2002 оны дэлхийн аварга орсон тоглолтын дээр Монголын шогаал жаргал сайхан хаасан байдаг орсон шатны тоглолтын дээр. Дэлхийн аварга торгуулийн цогцолтоор орсон тоглогчийн цогцолтыг шүү дээ, тий. За ингээд 2-2-оор тэнцээд хоёулаа бие нэгэ мултлаачихж байгаа. За тэгээд Дани Францыгаа дагаад дэшээ гараа авсан. За D хэсэг бол энэ одоо дэлхийн аваргын дүгнэдэх бүх цагийн бас хамгийн амар үхлийн хэсэг гэж авдаг. За 2014 оны бол амар үхлийн хэсэг байсан шүү дээ, тий. Уругвай, Англи, Итали, Коста-Рика гэсэн тий. Энэ бол амар хэсэг байсан. Ундаг хэсэг зөндөө байсан. За тэдний нэгээр Парагвай, Испани, Болгар гэдэг. Яг одоо сонсох зарим сул багч гэсэн тухайн үед өмнөд амар ус. Парагвай Өмнөд Америкийн бүсээс 20-оор гарч ирсэн. Дэлхийн супер хаалгатай, супер хамгаалагчтай тий. Хостес Чилаварт гэдэг нонод Америк гол оруулдаг. Карлос Гамара гэдэг мундаг хамгаалагчтай. За Испани бол ойлгомжтой. За Болгар бол өмнөх дэлхийн аваргын сүүлийн 4-д үлдсэн баг. За Христо Сточко гэх супер товтлогчтой. За нэгээр бол одоо 96 оны Олимпийн наадмын алтан медаль авсан. Ийм дөрвөн баг ингээд хоорондоо нэг хэсэгт орсон. За тэгээд үхлийн хэсгээс амьд гарах тулаан угаас алаан болсон. Тэгээ хамгийн хоёр том баг нь мултарсан Испани Болгар хоёр хэсгээс гарч идэх бүр.
Энэ хэсэгт бол нэгээр бол зөвөндөө божигноос. Нэгээр нээлтийн тоглолтын дээр Испани шууд 3-2 орчихсон. Испани штэ тухайн. Раул Гонзалес те Фернандо Ер тэгэл амар одод орчиж байгаа шүү дээ. Одоо нэг Хосеп Гордел өдр шин тоглож байгаа шүү дээ. Энийг нэгээр 3-2 харьцаад дагаар болгож авсан байдаг. За Болгар Парагвай 0-0. Парагвай угаасаа гоолч оруулдаггүй, гоолч алддаггүй баг. Яг энийг л тогсон. Эхний тоглолт 0-0. Дараагийн тоглолт Испани Парагвай ахаад 0-0. Парагвай ерөөсө гол алдахгүй. Тийм байна. Тэгээ өөрөөсөө хийхгүй айгүй хэцүү. Нэгээр Экпебагийн голоор Болгараа 1-0 хожоод эхний 2 тоглолтын дээр шууд нэгээр гар тодорхойлж 2 хожоол. Нөгөөд нь хожоог. За сүүлийн тоглолтын дээр нэгээр Парагвайд 3-1 хожигдож байгаа. Нэгээр ч угаасаа нэгээр гар тодорхой. Испани Болгариагаа 6-1 хоцсон ч Парагвай нэгэрийг хоцсон учраас Парагвай юу гэдэг гарчиж байгаа. Нэгэр гэдэг. Бразил нөрөг шиг болсон байхгүй. Испани 6-1 гараастай бүгд Морентес, Луис Энрике, Кико, Фернандо Ер ерөөсө бүгд гол оруулсан. Тэгээд нэгээр Парагвай 2 гарч байгаа. За И хэсэг те манайхаар Е хэсэг гэж. Нидерланд, Мексик, Бельги, Өмнө Солонгос. За энэ дээр бол ерөөдөө хэсэг бол ойлгомжтой. Өмнө Солонгосыгаа хин нэг зодно тэр нэг юу эсгээс гарна гэдэг дөрөвтэй ерөөдөө. Зодож чадаагүй Бельгийн Солонгостойгоо нэг-нэгээр тэнцээд тэгээд мулдарч байгаа. Нэгээр Нидерланд 2-2 Мексик гарч байгаа. За тэгээ энэ эсгийн сүүлийн тоглолт Нидерланд, Мексикийн тоглолт амар тоглолт болтой. Мексикийн шогийн хаалгач нь бүр ингээд 2-1 Нидерланд хоцож байгаа байхгүй юу? Мексикийн шогийн хаалгач нь бүр ингээд төвөн шугам мөртл ингээд шахаад ороод ирсэн. Нидерланд ингээд нүдэж байгаа байхгүй. Эрдээ нэмхэн дөрөвдөр Луис Хернандес тэнцээнийг голыг оруулж Мексик тэнд хэсгээс гарч авч байгаа. Тэгээ Мексик хэсгээс гарч яхад нөгөө талд нь Солонгос 9 санчуулын голоор 72 тоноод нь Бельгид гол хийсэн тэнцүү яваад байгаа шүү дээ. Тэр тоглолт тэнцчих юм бол Мексик гарах гэдэг. Гэхдээ юмыг ажт өдөрч өөртөөхөө юмд л найдаж шүү дээ. Тэгээд амар эсгийн сүүлийн тоглолтууд болж Нидерланд тэгэхээр Мексик 2-2 ихөө гарсан байдаг. Нидерланд бол нүдүүлчих сайл Мексикт. За тэгээ Бельгик Солонгосыг зодж чадаагүй мултарч байгаа. Солонгос чинь Нидерланд 5-0-оор Мексик 3-1-ээр ерөөсөө ангалтай очдог юм юу болсон байдаг. За F хэсэг. За энэс айгүй хэцүү хэсэг байсан. Улс төрийн хувьд Иран Америк нэг хэсэгт орсон. Иран Америк хэсэгт байцлал урдцлал Югослав орж иж байгаа. Нөгөө баахан салж нийлсэн Югослав. За тэгээд Герман орж иж байгаа. Герман ч холбооны бүгд хамт Герман улсад одоо нэг хоёр дахь дэлхийн ортол орж шít нэгдсэн Герман тий. Баруун зүг Герман ч. За тэгээд энэ хэсэгт бол Герман нэгээр Югослав хоёроор хоёулаа 7 оноотой гарч байгаа. Герман бол Югославд ер нь баг хожигдсон шүү тоглолтын дээр. Тэгээ хоёр сүүлд тэр 2-0-оор хожигдж байгаад Михайлович бол өөртөө гол өгöd Берхоф гол хийгээд 2-0-оос барьж тэнцэж тэгээд Герман ч 2-оор нэгээр гарч байгаа. За Иран Америкийн тоглолт эсгийн 2 тоглолт байсан. За Иран бол сайн баг орж ирсэн. Югославд 1-0-оор хожигдчоод дараа нь Америкт тоглосон. За энэ тоглолтын өмнө бол Иран бол энэ бол одоо бидний хувьд бол дэлхийн аваргын тоглолтоо. Алтан талын тоглолтоо шүү зарласан байдаг. За ингээд тоглолт эхлээл Иранчууд ерөөдөө илүү тоглож эхлэв 40 минутанд гол хийгээд 84 дээр 2 тэг болгоод Америк 87 дээр 2-1 болгосон. Иранчууд энэ тоглолтод хожичоод гол оруулжаад дэлхийн аварга болсон мэд баярлсан байдаг тоглож шүү дээ. Ингэж Америк нэгдсэн. Энэ бол одоо улс төрийн хувьд бол айгүй хүнд тоглолтсон тухайн үед бол тийм. Өмнөх хэвлэлийн баг хуралтай өмнөх тоглолтын өнгөдрөх бол амар байсан. Тэгээ яг нь Иранчуудын хувьд ч Америкуудын хувьд бол бас арай хөөртэй юм чинь тийм. Иран ч болоо 78 оны хувьсгал болоод Америкуудыг бас үзий яддаг те яг тэр ингээд сэтгүүн явж идэг ийм юм болсон. За энэ хэсэг бол ингээд өнгөрсөн Югослав бол үндэл мундаг баг энэ юм дээр орсон. Америк дэлхийн орос сарын тэмцээний хамгийн сүүлд орсон байдаг. Америк Япон ерөөсөө нэг ч оноо аваагүй хоёр баг. Бус багууд ямар нэгэн байдлаар тэнцэж мэдсэх юм уу явсан. Тэгээ Америк 32-д Япон 31-д орсон байдаг. За энэ өөр чин дараа нь 2020 дэлхийн хоолоор хоёулаа хэсгээс гарч байгаа шүү дээ. Том гүрнүүд өөр гэдэг аа тий. За G хэсэг. Энэ G хэсгийг бол англи тэргүүлийг Руми хэсэг тэргүүлсэн. Руми дэлхийн техник чансааны 7 байсан гэсэн үг шүү дээ. Тийм биш. Тийм мундаг байсан Руми. Тэр ч ёсороо Руми хэсгээсээ нэгээр гарсан. Англиг 2-1-ээр өцсөн. Англиг 2-1-ээр өцсөн тоглолтын дээр Viorel Молдован 46 дахь минутанд голцсон бол 81 дахь минутанд Английн 18 настай залууд болгош Майкл Овен солилцоогоор гарч ирээд Майкл Овеныг харахад зөөн уйлах гэдэг чинь sorry. Амар шүтдэг тухайн үед яг энэ тоглолт чиг яажсэн болохоор. Сая би Солонгос дараад тэ бөөм баяр болсон шүү дээ. Нулимс гарах гэдэг. Онгоцны бод дээр таарсан 6 ах бас тэ. Ямар азтай юм бэ? Амар азтай. Би энэ тоглолчоос болж Английн шогийн фанат, Ливерпулийн фанат болж ирсэн байхгүй. Жохоо ингээд томтцсон бодолготой. Бодолгон томтцсон шүү дээ. Тийм шүү дээ, тийм. Тэгээ ингээд сэлцээгоор орж ирэх гал тухайн үед тайлбарлаж 18 настай жоох хүүхдтэй хэлдэг гот. Би ч өөрөө жоох хүүхдээс би ингэ тоглож болох юм байж тэгэл мөрөддөг те. Тэгэл Майкл Овен ч гарч ирээд Румыны халханд гол оруулж байгаа хөөхгүй ингээл.
унаал те. Тэрийг хараад би өөртөө өөрөө гол оруулсан юм шиг баярлал. Майкл Овно шүтэл тэгэл явчих. Тэгээд Румын эрдэнэт нь Петрескуг гол оруулж Румын хожижсэн тоглолтод. Ийм тоглолт болж. Тэгээд энэ дээр бол Колумб, Тунис хоёр нөгөө хэсэгт байсан. Тэгээд Румын бол эхний хоёр тоглолтод хожоод ирэхдээ эсгээс нэгэр ахран тодорхой болсон байсан. За тэгээд Румын эхний хоёр тоглолтод хожингуудаа хамгийн одоо юу н сонин үсээ бүгдээрээ шараар бодуулсан тамирчид нь. Үсээ шараар бодуулсанаас хойш Румын нэг тоглолтод очихгүй дэлхийн аврах. Эхний хоёр тоглолтод хожоо дараагийн хоёр тоглолтод үсээ шараар бодуулаад хожоогүй. Хэсгийн сүүдийн тоглолтын дээр хэсгийн хамгийн муу Тунистэй 1-1 тэнцсэн байдаг. Хэсгээс гараад хороот дожигдоо тэгээд тэмцэнсээ мултарч байгаа юм бол. Тийм дэлж байгаа. Барилгахаасаа таагалцсан. Бүгдээрээ шар өстэй болж ирж байгаа шүү дээ. За Англи хэсгийн сүүдийн тоглолтын дээр Колумбиг 2-0-оор хожоод Андертон Бекхэм хоёрын голоор хожоод тэгээд хэсгээс 2 ажилтай. Тунисыг 2 очсон, 2 дэгээр очсон, Колумбиг очсон ингээд хоёр гарч байгаа. За сүүлийн H хэсэг Аргентин, Хорват, Ямайк, Япон гэж ингээ амьдралын хэсэг нь бол. Аргентин хамгийн том баг нь анх удаага орчиж байгаа 3 багтай нэг хэсэгт орчиж байгаа хөөхгүй юм чи. Хорват, Ямайк, Япон гэх тээ. За тэгэхээр жиг зодны сте Аргентин. За тэгээд Батистута Японд нэг очоод нэг хилцсан. Хорват, Ямайкийг оцсон. Хорватын давар шүкр. Тэмцээний эхнээс л гол оруулаад тээ мэрэгэн мөчөлж байгаа 6 голтой. Хоёр тоглолтод Японы нээлээр очоод дахиад шүкр гол хийж байгаа. За Аргентин бол Ямайкийг бүр 5-0 холцсон байдаг. Ортега 2 гол, Батистута 3 гол. Тэгээ Батистута 2 дэлхийн аварга дараалаж хетрик оруулсан тоглож болж байгаа. Габриэл Батистута. За сүүлийн тоглолтын дээр Аргентин Пинедагийн голоор Хорватыг 1-0-оор хожоод 3 ажилт хэсгээс нэгээр гараад Ямайк сүүлийн тоглолтын дээр Японыг хожоод Япон энэ дэлхийн аваргын анхны голоо оруулсан гэхдээ хожигдсон. Нэг л голтой ингээд тэмцээнийг дуусгасан юм. Накаяма голцсон байдаг. Масаши Накаяма гэдэг товтч үдээ. Тэр хийсэн. За хэсгийн тоглолтууд ингээд дуслаа тийм ээ. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад цааш үргэлжлэе. За Univision Sporting application-тай болсон юм байна. За заяа сайн мэдж байгаа тийм. За Премьер лигийг 4K чанартай англи болон монгол тайлбартай шууд үзэх боломжтой спорт аппликейшн гарсан юм байна. За энэ ямар аппликейшн вэ? За энэ аппликейшн одоо юу гэж юмдээ бид нар саяхан л SD үзчихсэн дараа нь HD болсон тий. Одоо ингээд 4K үзэж байгаа. Тэнгүүл 4K бүх телевиз дээр бас бид нар үзэж чаддаггүй шүү дээ. Зөвхөн хэдэн сургууль гардаг. Тэнгүүд энийг бол Univision-ийн хамт олон спорт аппарат дамжуулаад 4K-гаар Английн Премьер лигийг үзэх боломж олгож байгаа. Маш гой нэгтэршилтэй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд бид нар тэн дээр тэр аппликейшн руу ороод 6900 идэвхжүүлчихнэ. Тэгэх юм бол 4K-гаар Монгол англи тайлбар сонгож үзэн. Энэ бол амар том тансаглал байгаа байхгүй. Дээрээс нь тэн дээр бүх мэдээлэл байгаа. Мэргэн бууж, тоглолтын хуваар, одоо юу дүр дүнгууд, тойм ам гэдэг бүх мэдээлэлүүд явж. Тэгэхээр тэр апыг татчих юм бол ерөөсө Премьер лигийн бүх юмыг авчна. Давхар NB ч юм уу бусад тэмцээнүүдэд одоо удахгүй нэмэгдэх юм л дотоодын загсны дээдлийг юм их ч юм уу те. Тийм үү. Тий. Тэгэхээр янзын гоё. Бид тэр спортыг бол ерөөдөө тусдаа бас нэг аппликейшнэр гэдэг. Univision ингээ байн үзэх боломжтой. Тэр нь сонголтууд маш ихтэй. Ийм боломжуудыг бол гаргаж ирж байгаа юм байна. Тэгээд дээрэс нь үзьгсэн тоглолтоо санаалчих болно. Нөгөө зорт үзэж явах чинь за та тэгээд үзэн шүү гэл те. Сануулган мануулган орж ирдэг. Энэ тоглолт эхлэж шүү. Тэгээд Ливерпулийн фанат ч юм уу өөрийнхөө багийнхаа юу тоглолтуудыг чеклэж болно. Тийм шүү дээ. Одоо энэ бүтэнсэнд манайх авар болох гэдэг шүү дээ. Энийг бол сануулчих нь шүү дээ. Тэнцэх ч юм уу хожигдол авраг авч шүү дээ. Арсенал сая Кристал Палста тэнцсэн те. Үнэхээр 6900 ба те. Хямдхан юм биш. Сарын тий. Боломжийн үнэтэй хостын ч юм бол тий. Тийм шүү дээ. 7000-аар 4K чанартай спортын аппликейшн гэдэг бол өстой баг үнэгүй шүү нэр. Тий. 7000-аар юу авах вэ тий? Одоо нэг пив л авна шүү дээ. Пив ч авч өрөхгүй шүү дээ. Тий. Өстой гоё юм байна. Нэг сар шүү дээ тэгээ тий. Тий. За тоглолтын хуваар онооны хүснэгт гол тоглолтуудын таймууд бас багтах юм байна тий. За илүү тод илүү бодит хөлбөмбөгийг энэ бодит байх нарахгүй юм. Яг өндөр нэгтршилтэй кино үзэж ин л гэсэн үг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За өстой гоё юм нэвтрүүлсэн юм байна. Тэгээд үнэн ч хямдхан боломж юм байна. За манайх бас саяхан Univision тавьсан л та. Би Univision-ыг байгалах гоё юм байна гэдгийг мэдрэл байгаа юм. За өнөөдрийн онцлог сэдвийн нэвтрүүлгийг Univision-ы спорт аппликейшн хэвэд итгэлээ. За хоёлаа цаг яаж байна? Яг 40 минут болж байна. За тэгвэл дараа нь 16-аж айгүй удаа шүү. Тийм үү? Уданд. Хуваа яваа тий. За тий. Одоо энэ бол ахаад 40 минут болно хэлбэг тий. Одоо жинхэнэ гой тоглолтуудаа задлж ирээтэй хоёлаа. Тий. За баярлалаа заяа. 98 оны дэлхийн аваргыг ер нь бол би ч бас хальтмалт үзсэн л дээ. Гэтэ би ч нэг хөлбөмбөг сонирхдаггүй байсан. Сонин би 5 дугаар сургууль төгссөн хэрнээ 10 төгссөнийхаа дараа л хөлбөмбөг үздэг болсон шүү дээ. Уг нь хөлбөмбөгчийн дунд байгаад идэг. Тий. Миний эргэн тойрон бүх найзууд маань хөлбөмбөгч байгаа. Одоо одхон мотхоо шгшөөд олдог тий. Тий. Тий одхон. Ард өмнөг ол идэг. Тий шүү дээ. Юунда юу лээ? Хойд солонгос тий. Одхооч манай анги байхгүй. Нэг анги мод тавьчих. Гэсэн хэрнээл хөлбөмбөг үздэггүй байсан. Гэтэ 98 онд бол ялтч үзсэн л дээ. Зэндийн зэдан гэдэг хүнийг л
ээжд хоёр анх таньжуулчлаа. Таньж авчлаа тий. Одгүй чи нэг хэсэг од болсон шнэ. Хүүхдүүд нөө PlayStation тоглож штэ тий. Хал 4-5-0-оор хождоор хөл. За нэг ард өмнөг гол хийчих. Одгүй гол орсон бүгд тэр нэг Арцсан солонгос хожигдсан дараа бүгд ярьсан ард өмнөг голыг хийлээ мэлээ. Одгүй ч одолсон штэ. Одоо манай цагдаа штэ одгүй чин тий. Тийм яриа гарсан юм. Бүр яриа бүрцэр чи ингээд компьютер тоглоомын орчинд өрнсөн бохгүй. 4-5-0-оор за нэг ард өмнөг гол хийчих гэл. Одгууд нь гэж байгаа юм шүү. Тий одгууд нь гэж байгаа байхгүй. Тиймэрхүү яриа мэрэ гарч ирсэн. Танаа ингээ хүүхдэд бол. Тийм чи бид нар чи өөдөөс айгүй тоглодог байсан юм өө. Одгууд чинь 5 дахь сургуулиас тоглоно. Тэгээд гарч ирээд олон зөндөг болоод бас хан гардад бол айгүй сан тоглосон шүү дээ. Би тэднэрийн юу хөл өмгийн замлыг мэдхгүй. Тэгээ нэг сайн мэддэггүй болохоор ч тийм. Тэгээ шархуу багш байна, оргоо ах байна те. Зөндөө олон мундаг багш нар байгаа шүү дээ. Шархуу багш бүр унтдаг. Тэгээ шархуу багш харамсалтай нэг сүулт нэг нөө болио шүүж хагаад болиолынх юутайгаа унаад жоохон гимцсэн задгаж. Тий. Тэгээд нэг жоохон хөлөнгөөс нөө жоохон өндөрсөн гэх юм уу да те. Монголын хамгийн олон шавтай хүмүүс энэ шүү дээ шархуу багш бол. Шархуу багш минь би тэмэр багш байсан. Ундаг амар гоё тийм хайр татам багш зөөлөн. Амар зөөлөн тийм хайр татам багш байсан шүү шархуу багш бол. Гоё юм байсан. Тэгээд би харин өөрөөр сонссон юм байна. Цагны батараас олох гэж байгаа гэл. Тийм байж магадгүй шүү те. Би болохоор тэр чинь би өөр 5 дахь сургууль сурдаг бол нөгөө хэдээс сонсож байгаа шүү те. Тэгээд өөрөө авирж байгаа дунтсан гэж. Тийм яг болиолын үнэс мөн. Дээшээс авирж байгаа тийм байна. Тэгээд одоо бодчихлаа. Тийм олон шавнаар авч өөрөө гарахтай яах. Одоо байгаагүй уучраал гэсэн баг таа. За 10 жилийн ярьсан ч бас сайхан байна шүү. За баярлалаа заяа. За онцлог сэдв нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгын од мөндөр хажуугаар хүрлээ. Дугаарыг айл өрх бүрт дэлхийн шилдэг контентыг гэрлийн хурдаар түгээнүүрээтэй Univision болон хялбар үйлчлэгийг нэвтрүүлсэн хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн баг ивент тэтгэлээ. За дараагийн дугаар хүрэлцээ. Баярлалаа баяртай. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.